Тэгтээ тэргүй практикуудын зөвшөлтөөр практикуудын ирэхээр хуваарлж байгаа тохиолдолд одоо энэс өөр сонголт байгаагүй юм билгүй дээ. Дараагийн нэр дэвшигч бол сангийн сайдын нэр дэвшигч улсын хурлын гишүүн зоригт. За улсын хурлын гишүүн зоригтын хувьд чигтдээс ялгаатай нь сангийн сайдаар ажиллаж болох нэг шалгуур гэдэг эдийн засагч мэргэжилтэй ийм хүн юм байна. За мэдээж хэрэг энэ хүн бол ардсан намын мүүдэн фракцийг төлөөлдөг. За түүний хувьд инженер эдийн засагч мэргэжилтэй гэдэг өмнөсөн төрийн хэмжээ агентлагийн дарга төрийн хэмжээ хорооны даргаар ажиллаж байсан. Заман Монгол Шудан банкны төлөөлөл өдөртөх зүйлийн даргаар ажиллаж байсан. Улсын хурлын гишүүнээр сүүлийн 8 жил сууж байгаа ийм хүн юм байна. За гэхдээ энэ удаагийн нэр дэвшигчдээс зоригтын хувьд бол хамгийн их эсэргүүцэлтэй тулсан гишүүн гэж хэлж болно. За хэдийгээр түүнийг ерөнхийлөгч эсэргүүцээг үүсгэх олон нийтийн зүгээс зоригтыг бол сангийн сайдаар суух ийм бол ёс зүйгүй хүн гэсэн ийм одоо тодтолцоолыг хийсэн байгаа. Өнгөрсөн 7 хоногтоос Өвөр хангай аймгийн сонгогчдод бас зоригтыг эсэргүүцэж бас хийглийн хурал хийлээ. Энэ Өвөр хангай аймгийн тэр сонгогчдын эрх ашигыг хамгаалах төр хороо гэж байгуулсан байна. За энэ хүнийг сангийн сайдад нэр дэвшсэн тэр өдрөөс нь одоо эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэвлэлийн хурал зарлаа. За учир нь гэвэл Өвөр хангайчууд 2012 оны сонгуулиар улсын хурлд одоо Монгол Ардын намаас нэр дэвшигч Чин зориг Төмөрхүү нарыг одоо олон хүн дэмжсэн байдаг. За гэтэл энэ Өвөр хангайгаас Батхүү зоригт гэсэн энэ хоёр хүн бол ард түмний сонголтоор биш шүүхийн шийдвэрээр улсын хурл ороод суучихсан хүмүүсээ. Тийм учраас энэ хүн бол сангийн сайд байх ёс зүйгүй гэдэг асуудлыг тавьж байгаа. За учир нь 2012 онд сонгуулиар Чин зориг нийт сонгогчдын 48%, Төмөрхүү 43%, Батхүү 40%, зоригт 34% саналыг авч байсан. За харамсалтай нь одоо Төмөрхүү Чин зориг нарыг одоо сонгуулийнхаа сурталчилгаанд насан туршаагүй хүүхэд ажилуулсан гэсэн үндслээр шүүхийн шийдвэр гарч за оронд нь энэ ардчилсан намын 2 гишүүнийг бол улсын хурлд суух мандатыг нь өгсөн. За энэ үүнээс болоод ард түмэн сонгоог байхад энэ хүн одоо шүүхийн шийдвэрээр их хурлд суулаа гэж Өвөр хангайхан маш ихээр дургуутж байгаа юм байна. Сонгогч гэрхийн зөвчөгдсөн Чин зориг Төмөрхүү нараар давуу цаалтын ихтэй зэрэг ийм хариу өгдөг. Отгон жаргал гэдэг юм тийш өгч. 2012 оны 10 сарын 17 оны өдрийн 482 тоо. Чин зориг Төмөрхүү наранд давуу цаалтаж гомд гарах ихгүй байх тул Өвөр хангай аймгийн шүүгэд гарсан зав зав гомдлыг хүлээж авах боломжгүй гэж. Ингэж л одоо Өвөр хангайчдын сонгогчдын дийлэг олонхын сонголтыг зөөрдөж, дээрэмдэж авсан гэж засгийн газрын гишүүн сангийн сайд босгохгүй улсын хурлд нэрийг өргөн барьчихаар явж байна. Энд Өвөр хангай сонгогчдод бүхэн гистэй. Бид нар Өвөр хангай аймгаас зорж ирж зориуд одоо хэрэглэхийн тав хүн хандаж байна. За дээрэс нь ардчилсан намынхны зүгээс бол ер нь эдийн засаг хямралтай байгаа үед хамгийн баян хүнээ бид нар сангийн сайдаар суулгалаа гэж их дотроо хөөрөлгөж одоо бие биендээ энэ хүн бодоод их зөв хүндээ сангийн төлхөөрийг атгууллаа гэсэн зүйлийг ярьж байгаа. За тэгвэл энэ хүн хэрхэн яаж одоо Монголын хамгийн том толгой баячуудын нэг болсон бэ гэдэг бас анхаарал татаж байгаа. За тэгвэл энэ хүн бол одоо төрийн өмчийн хорооны дараагаар ажиллаж байсан. За өнөөдрийн байдлаар энэ хүн бол одоо хувьдаа 20 гаруй компаниг эзэмшдэг. За хамгийн их олонд танигдсан бол Монгол Шудан банкны одоо захирал төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн дарга байсан гэдгээр илүү мэдэгц одоо танигдсан байдаг. За тэгвэл энэ банк нь тэгээд юу болсон бэ гэвэл 380 салбартаа 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй банкыг удирдах байхдаа хувьцаа эзэмшигчтэй нэг ч удаа ногдлаа шиг хүртээж байгаагүй. За дараа нь энэ Монгол Шудан банкыг зарахтаа үүсгэн байгуулагчид буюу одоо хувьцаа эзэмшигчтэй хохироосон учир нь банкаа зарахтаа жижиг хувьцаа эзэмшигчтэй мэдэгдэлгүйгээр шууд дур мэдэн борлуулснаар барахгүй Монгол банкнаас зөвшөөрөл аваагүй одоо энэ банкыг зарсан гэдэг өнөөдрийг болтол бас шүүхээр явдаг. За хохирол барагдуулахыг шаарддаг ийм хэсэг бүлэг Монгол Шудан банкны одоо хувьцаа эзэмшигчид гэх хүмүүс би энэ хүмүүс бас эх 7 хоногт хэвлэлийн баг хурал хийнэ гэдгээс урьдчилан мэдэгдээд байгаа. За ер нь энэ хүний хувьд одоо үнэхээр Монгол Шудан банкыг үнэхээр хууль бусаар хувьчилсан тэндээс их хэмжээний мөнгө хувьдаа завшилсан. За дээрэс нь төрийн өмчийн хорооны дарга байжгаад үнэлэлгүйгээр ихээр баяжсан бол энэ хүнд үнэхээр Монгол улс өнөөдөр сангийнхаа одоо сан хөмрөг төлхүүрийг гардуулах хэрэг байна уу гэдэг асуудал үүснэ. Хамгийн гол асуудал бол өнөөдөр монголчуудын хаана ярьж байгаа нэг зүйл хариуцлагын асуудал. Үнэхээр хариуцлагатай хүн, шудраг хүн байж л өнөөдөр одоо энэ сангийн яам гэж хамгийн том эрх мэдэл мөнгө төвлөрсөн тэр ямыг удирдна гэхээс ийм олон асуудал холбогдсон хүн үнэхээр удирдах чадах уу гэдэг бас асуудал дагуулж байгаа. Дээрээс нь нөгөө давхар
дийлийг нэг давхар дийлтнийг нөгөө давхар дийлтнэр солисон. Энэ шалгуураараа бол зэрэгтэй асуудал нэлийн ардчилсан намынхны шин сайдуудын шүдний өвчин болоод байна. За хэрхэн яаж шийдэгдэх нь бас цаг хугацаа харуулах хэрэгтэй.